монголчуудын одоо нэг ойлголт байна л да. Ялангуяа жирэмсэн хүнийг эсвэл бол төрсөн хүнийг одоо хөхөөл хүнийг хүндэн битгий өргөө гэж хэлдэг тийм. Үүний цаад учир юу байна гэхлээр яг үнэндээ хүнд одоо бид нар ийм идэж ууж байгаа хоол минь ерөөсөө л энэ дөрвөн мөчөнд л хөдөлгөөн болж одоо энэ дөрвөн мөчийг нэг хэвийн хөдлөхөд ихэнх эрчим хүч зарцуулагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн мөчийг хэвийн сайхан авч явахын тулд хоол хэрэгтэй бид нар идэгдгээл гэсэн. Тэгэхээр ялангуяа хөхүүл хүмүүс бол нөгөө сүү үйлдвэрлэх гэдэг бас тэрэнд нь маш их тэжээл хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүт одоо хүүхдээ удаан аваад ингээд явхаар ялангуяа хөхүүл ээжүүд, шин төрсэн ээжүүд эсвэл одоо эмэгтэй хүмүүс хуучин сурсан зангаараа нөгөө айл гэр орны хамаг эмэгтэй ээжүүд байдаг штэ. Яаж хүнд юм өргөчхөр нүсүү алга болчих юм. Яагаад алга болж байгаа гэхээр нөгөө хүнд юм өргөхөд чинь маш их хүч хэрэгтэй. Нөгөө сүү үйлдвэрлэхэд явах гэжсэн тэжээл нөгөө гарын хүч болоод тийш явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр сүүг болчдөг юм аа. Тэгэхээр энэ дээр бол ялангуяа энэ хөхүүл ээжүүд, шин төрсэн ээжүүд, эсвэл жирэмсэн байгаа ээжүүд бол энэ анхаарахгүй бол ураг руу явж байгаа тэжээл замдаа зогсдог юм эрсдэлтэй. Тийм болохоор хамаагүй хүн төлмөр хийлгэж одоо болдгоо маа. Монголчууд эртнээс энийг таньсан байсан. Хичнээн шинжлэх ухааны энэ тайлбар нь олоогүй тодорхой шинжлэх ухааны эрэл зүйгээр нь хэлж чадахгүй байсан ч гэсэн энийг мэдсэн байсан учраас хориглдог зан үйл дотор ингэж жагсаага бичсэн байт юм аа. Энэ маш чухал.